Ignition sequence start. 6, 5, 4, 3, 2, 1. All engine running. Дүүдүү хүүхдийн музей тавтай морил хүүхдүүдээ баярлалаа. Цойлуур нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарт 32 дугаар сургуулийн дижит магштай 4-ийн ангийнхан хүрэлцэн ирсэн байна. Хэдүүлээ музей рүүгээ орохоос өмнө бяцхан дүрмийг танилцуулъя. Манай Дүүдүү музейгийнхан Friendly Maker Space гэдэг нэртэй хөтөлбөр явуулдаг. Энэ хөтөлбөр маань хуунцрыг цуглуулах, ангилах, дахин боловсруулах чиглэсэн хөтөлбөр баггүй юу? Тэгэхээр хүүхдүүд маань хэрвээ ундаа юм уу ус уух юм бол хуунцар саваа тэр харагдж байгаа цэнхэр утан дотор харин хажууд нь байгаа ногоо хайрцагын дотор бөглөөг нь хийн шүү. За. За өнөөдөр хэдүүлээ маш хөгжилтэй болоод шинжлэх ухааны туршилтуудыг хийж үзэх нь. Та нар маань бэлэн үү? Бэлэн. Тэгвэл Дүүдүү хүүхдийн музей рүүгээ орцоох уу? Орцгоё. За бүгдээрээ орцгоё. За туршилтуудаа эхлэхээс өмнө хэдүүлээ Дүүдүү хүүхдийн музейтэйгээ танилццгаая. За бүгдээрээ тийшээ хардаа найзуудаа юу харагдаж байна? 3D юм шиг харагдаж байна те. За энэ болохоор холограм гэдэг зүйл байгаа шүү найзуудаа. Тэгээ энийг хэдүүлээ дөрвөн талаас нь ямар ч өнцгөр харсан яг л 3D юм шиг харагддаг учраас гэрлийн угарлыг ашиглаад үзүүлж байгаа юм холограм байгаа шүү за. За одоо хэдүүлээ ийшээ явцгаая. За энэ хэсэг бол манай мэрэгжил сонголтын гудамж гэдэг нэртэй хэсэг байгаа. Энд хүүхдүүд маань хүссэн мэрэгжлийнхаа дүрд хувраад хувцсыг нь өмсөөд тоглох боломжтой байгаа шүү за. За жишээлх юм бол энэ хэсгээр бүгдээрээ гал сөнөөгч болж тоглож болно. Харин энэ болохоор амтны имлэг байгаа. Та нар амтны тайртай юу? Тайртай. За тэгвэл энэ хэсгээр амтны имж болоод амттыг аварч тоглож болох юм байна. За энэ юу вэ найзуудаа? Голомт банк байна тийм ээ. Хэдүүлээ банкнд ажилладаг хүмүүс болж тоглож болох юм байна. Тэр дотор бүр ATM хүртэл байна тийм ээ. За ийшээ явцгаая. За найзуудаа та нар дундаас цагдаа болохыг хүсдэг хүүхэд байгаа юу? За тэгвэл энд ороод цагдаа болж тоглож болох нь тийм ээ. За энэ бол маш сонирхолтой хэсэг баггүй юу? Бүгдээрээ ийшээ харж байгаарай. Эдгээр юунууд үлээ? Хоолойнууд байна те. За энэ хоолойнуудыг үргэлжлүүлээд дагуулад харах юм бол аврах ангитай, СУ-тэй, банктай хүртэл холбогдсон байгаа. За энэ хоолойн төгсгөл хэсэг рүү та нар юм ярих юм бол аврах ангийн дээр байгаа бас яг ийм хоолойны нөгөө талын төгсгөлтэй ярилцж болно. Яг гар утас шиг ажилладаг. За ингээд та нар мэрэгжил сонголтын гудамжиндаа тоглохдоо хоолойсон ч гэсэндээ яг гар утас ашиглаж байгаа юм шиг энэ хоолойг ашиглаад ярилцаж болох нь байна. Энэ завсраар наалахаар энэ туулаа нь яаж юм? Гүүгээд байна тий. За энэ туулаа гүүгээр яаж байгаа бол та нар гүүгээр яаж вэ? Ядардаг, хөлөвдөг тий. За өнөөдөр бүгдээрээ шингэний механик гэдэг нэртэй туршилт хийж үзнэ. Шингэний механик гэхээр та нарт юу бодогдож байна? Шингэний тухай. Шингэний тухай тий. Ямар зүйл хөдөлгөв. Яг зөв тий. Шингэн ашиглаад ямарваа нэгэн зүйлийг хөдөлгөж үзэх нь шүү дээ тийм ээ. За өнөөдрийн туршилтанд маань энэ Дүүдүү музейгийн бүтээлч хайрцаг гэдэг ийм хайрцаг ашиглагдаж байгаа. За энэ бүтээлч хайрцаг дотор нь болохоор өнөөдрийн туршилтанд хэрэгтэй бүх хэрэглэгдэхүүнүүд байгаа. За гаргаад харах юм бол хоёр талд нь цоолсон мод, нэг талд нь цоолсон мод. За ингээд жижиг хэмжээтэй моднууд. Үүнээс гадна хоёр шиприз, урс, ирзэн тулгуур мод.
ийм зүйлсүүдийг ашиглаад өнөөдөр хэдүүлээ туршилтаа хийхнэ. За эхлээд болохоор хэдүүлээ энэ хоёр талтай цоолсон модоо артлал руу ингээд тултлан сайн татсан шприц хоёрын хооронд нь ирзэнээр холбох юм. За одоо ирзэнээ 2 удаа нуглаад шприцнийхаа артлалт хийсэн модоо оруулаад энэ дээр ингээд сайн тогтоож нэг өсөндөө бэхэлж өгөх юм. За дараа нь болохоор нэг талд нь цоолсон юм модоо тий. Энэ нэг талд нь цоолсон модоо модныхоо дээд хэсгээр хоёр талд нь цоолсон модны дээд хэсгээр авчираад энэ хоёрыгоо энэ тулгуур модоороо холбож өгнө. За ингээ энэ хоёр салгааргүй хоорондоо бэхлэгдчихлээ тийм ээ. За үүний дараа нэг иймэрхүү хэлбэртэй юм хэдүүлэнд нь гарч ирэх нэ. Тариурын одоо энэ үзүүр хэсгийг заримыг нээжтэй ирзэнээр дахиад холбож өгнө. Эндээ холбож өгнө гэсэн үг. За нэг иймэрхүү юм болох юм тийм ээ. За ингээд усыг ийшээ шахах үед ингээ ямар ч бас хөдлөх юм шиг харагдчих тийм ээ. За одоо буцаад хайрцаг аваад шприцээ хайрцаг дээр байрлуулж өгье. За одоо хэдүүлэнд нэм гуурс байгаа тийм. Энэ гуурсаа шприцнийхаа үзүүр хэсгээр байрлуулад нөгөө талын болохоор нөгөө шприцтэйгээ бас холбож өгнө. Гол нь холбох үедээ анхаарах зүйл нь ус маань завсраар нь гойжчих магадaltaй учраас хэдүүлээ гуурсаа сайн бэхэлж өгнө шүү за. Хойш нь сайн түлхээд одоо нөгөө шприцнийхаа үзүүр хэсэг рүү гуурсныхаа нөгөө үзүүрийг оруулна. За хэдүүлэнд нь нэмэлтээр ус хэрэгтэй. Энд чи юу вэ? Шингэний механик штэ тийм ээ. Тиймээс шингэний механик буюу шингэнээр ямарваа нэгэн зүйлийг хөдлөхийн тулд бидэнд мэдээж шингэн хэрэгтэй байх юм тийм ээ. Үнсний бодог хийчих юм бол дотор нь хөдөлж байгаа шингэний хэдүүлээ харахад илүү сайн харж чадхаар болох нь байна. За нэг иймэрхүү хэлбэр төрстэй болох нь байна. Одоо болохоор энэ модтой холбоогүй нэг шприц бидэнд үлдсэн тийм ээ. Энэ шприцнийхаа артлын хэсгийг салгаж аваад за энэ салгаж авсан хэсэг рүүгээ хэдүүлээ 5 мл хүртэл нь ус хийж өгнө. За үүнийхээ дараа шингэнээ илүү сайн ажиглахын тулд үнсний будаг нэг төслийг нэмэхэд хангалттай. За би бол энэ ногоон өнгийн үнсний будаг ашиглалаа. За ингээд одоо хэдүүлээ доторх байгаа шингэнийг нь сайн ажиглаж харж чадхаар боллоо тийм ээ. За одоо буцаагаад дээр шприцнийхаа сорвол хэсгийг нь хийж гэнэ. За тэгэхээр одоо кара маань хөдөлж гинэ үедээ бүгдээр хамтдаа шалгая. За дээшээ явж гин тийм ээ. За буцаагаад сорволлаа. Доошлж гин тий. За одоо буцаагаад дээшлүүлье. Дээшлж гин. Яагаад хөдөлж байгаа юм бэ? Доторх шингэн нь нөгөө шприц руу шилжсэн учраас яг зөв тийм ээ. Дотор нь байгаа энэ ногоон өнгөтэй ус маань нөгөө шприц руу шилжих үед кара маань дээшээ хөдлөөд байна тийм ээ. Харин буцаад нөгөө тал руу орчих юм бол кара маань доошоо хөдөлж байна. Яагаад усыг ашиглаж байгаа хэдүүлээ? Агаар байсан бол ингэх байсан болов уу? агаар байсан бол тэгэх боломж байхгүй гэж би бодож байна. Боломж байхгүй тий. Энэ шприц маань болохоор битүү систем байхгүй юу? Шпризнээс агаар юм уу ус гадагшлахгүй тийм ээ. За энэ гуурснаас маань ч гэсэн агаар юм уу ус гадагшлахгүй. Тийм учраас энэ маань битүү систем болж ирж байгаа. Битүү систем дотор байгаа шингэн зүйл буюу ус маань нэг чиглэл даралтыг үүсгэх юм байна. Тэгээд тэр үүссэн даралтанд дээшээ бидний ачааг хөдөлгөөд байгаа байхгүй юу? Хэрвээ агаар байсан бол тэр маань нэг чиглэлд хөдлөхгүй олон чиглэлд хөдөлдөг учраас ус шиг их хүчийг гаргаж чадахгүй байх нь. За ингээд хэдүүлээ өнөөдөр шингэний механикийг ашиглаад ийм гоё кран хийж үзлээ. За одоо бүгдээрээ нэг нэгээр хийж үзэх үү? За одоо бүгдээрээ хайрцгаа нээгээд за тэгээд туршилтаа хийж эхэлцгээе.
Ингэж дээшээ бэрэж дээ. Дээшээ часлаарай. За тооцоо. Тушаад үзээ. Аюу сайн өргөдөж шүү дээ. Маш сайн өргөдөж байна. За бүгдээрээ карана өргөөд буулгаад Маш сонирхолтой. Хитрхий татчаад карангас тавьсан. Энэ бол шингэний механик гэж туршилт гэж хэлсэн. Хоёр нүхтэй модоо энэ шприц, энэ эрзэн болтор боогод гэхэлсэн. Тэгээд нөгөө модоо болоход энэ тулгуур модоор энэ хоёрыг ингэж нийлүүлж байгаа. Тэгээд энийг ингээ ороо гэхээр би нөгөө чадахгүй байгаа. Тэгээд одоо энийг харахад бол амархан харагдаж ирсэн. Тэгээд яг өөрөө хийгээд үзсэн чи хэцүү санагдсан. Би хамгийн их нь болохоор энэ эрзэнээрээ энэ шприц мод хоёроо тогтоогоод дараа нь энэ слүр шиг ямаар ингээд хоёр модоо холбоод дараа нь энийг хийшээгээд энийг ингэж боогоод энийг хийхгээ бэлтэж байна. Би багшийнхаа тусалцыг авсан болохоор гайгүй хурдан хийсэн. Тэгтээ жоохон энүүгээр нь гараа хатах гэдсэн л та. Манай ангид ерөөсөө ийм хичээл ордоггүй байсан болохоор энэ дээрээ хийхээр амар сонирхолтой байна. За хүүхдүүд маань бүгдээрээ шингэний механик гэдэг туршилтаа амжилттай хийгээд бүгдээрээ гоё крантай боллоо тийм ээ. Жижигхэн хэмжээний ачааг бол сайн өргөж байгаа биз? Сайн өргөж чадчихээн. Яагаад өргөж чадж байгаа вэ? Ус нь агаарыг бодох юм бол даралт нь бүх чиглэл тарж өгдөг учраас нэг шприцнээс нөгөө шприц рүү усыг шахах үед ямар ч хэмжээний ачааг өргөж болохоор болдог байх нь шүү дээ тийм ээ хүүхдүүд ээ. Амьдрал дээр ч гэсэндээ үүнтэй холбоотой маш олон жишээнүүд байдаг. Жишээлх юм бол зарим нэг төрлийн жинхэнэ том кранууд байдаг шүү дээ, байшин барилга барьдаг. Тийм кранууд, эсвэл уул уурхай машинууд, бүр том хэмжээтэй ачааны машинууд зэрэг энэ гидравлик буюу шингэний механикийг ашиглаж ачаа барааг зөөдөг байх нь байна. Өнөөдөр бид маш сонирхолтой нэг асуултын хариуг олох гэж байна. Том хүнд машиныг яагаад жижигхэн товч дарахтал амархан өргөдөг юм бол? Үүний нууц нь гидро өргөгч буюу гидравлик систем байдаг. Гидро өргөгч гэдэг нь ус эсвэл тос шиг шингэнийг ашиглан хүч дамжуулдаг ухаалаг систем юм. Энэ шингэн шахагддаггүй онцлогтой. Тиймээс нэг талаас нь түлхэхэд нөгөө тал руугаа хүчийг нь шууд дамжуулдаг. Жишээ нь ус хийсэн уутыг нэг талаас нь дарахад нөгөө тал нь товойж гарч ирдэгтэй яг адилхан. Бид гидравлик системийг өдөр тутмын амьдралдаа олон хардаг. Жишээлбэл машин засварын газарт машиныг дээш өргөдөг төхөөрөмж, экскаваторын ухах гар, ачааны машины ачаа буулгагч зэрэг нь бүгд гидравлик системээр ажилладаг. Гидро өргөгч нь хэд хэдэн үндсэн хэсгээс бүрддэг. Шингэн нь хүчийг дамжуулна, шахуурга нь шингэнийг түлхэж даралт үүсгэнэ. Тэгэхээр гидро өргөгч гэдэг нь шингэнийг даралтаар шахснаар бага хүчийг их хүч болгон хувиргаж хүнд зүйлийг өргөдөг ухаалаг систем юм. Одоо бүгдээрээ гэртээ кардон цаас болон дөрвөн ширхэг тариур ашиглан хавчдаг өргөгч жижиг каран хийцгээе. Туршилтанд зузаан кардон цаас, дөрвөн ширхэг тариур, тэдгээрийг холбох уян хуванцар хоолой, өнгө оруулсан ус, хайж, цавуу, модон савх болон жижиг аяг хорно. Эхлээд кардон цаасаар дөрвөлжин суур хийж бат бөх наана. Энэ нь каран унахгүй тогтвортой байх үндэс болно. Дараа нь кардон цаасаар босоо тулгуур буюу баг нь хийж суурин дээрээ сайн тогтооно. Үүний дараа урт нарийнхан кардон хайчиж караны гар хийн. Гар нь хөдөлдөг байх ёстой тул багантай модон сах ашиглан холбож өгнө. Караны гарны үзүүрт жижиг аяг эсвэл сав эхэлж өгнө. Энэ нь ачаа өргөх хэсэг болно. Одоо гидравлик системээ бэлтээ. Дөрвөн тариурыг 2 хос болгож хувааж, хос бүрийг нь уян хоолоогоор холбоно. Дараа нь ус хийж агааргүй болгох хэрэгтэй. Ингэснээр шингэн дотор даралт жигд дамжина.
Нэг тариурын хосыг краны гарыг дээш доош хөдөлгөхөд нөгөө хосыг ачаа өргөх хэсгийг удирдахад ашиглана. Ингээд туршиж үзэхэд тариурыг зөөлөн дарахад краны гар дээш доош хөдөлж ачаа өргөх хэсэг нь даган хөдлөнө. Энэ нь шингэн хүчийг дамжуулж бага хүчийг их хөдөлгөөн болгож байгааг харуулж байгаа юм. Ингээд туршилтаа дахиад нэг анзаарсан харуул шингэн даралтаар ажиллаж их зүйлийг хялбар өргөдөг болохыг ойлгож болно. За хэдүүлээ сая юу үзлээ? Яг зөв шингэний механик буюу гидравликийн талаар сурч мэдсэн тийм ээ. Та нар сайн ойлгож чадсан уу? Чадсан. Саяны туршилт тэгвэл сонирхолтой байж чадсан уу? Чадсан. Хөгжилтэй байсан уу? Хөгжилтэй байсан. За тэгвэл одоо бүгдээрээ бүр илүү хөгжилтэй туршилт хийж үзье. За энийг юу гэж бодож байна? За энэ хөөс бүгдээрэнд нэг хавтан байгаа. За энэ хавтан дээрээ хөөснөөсөө бүгдээрээ хийгээд авчий. Тий одоо бүгдээрээ тоглоно. За бүгдээрнгийнх нь хавтан дээр хөөс хийсэн тийм ээ. За энэ юу лээ? Сорол байна тийм ээ. Сороолны урдталт ийм зөөлөн зүйл хийгээд эрзэнээр бооцсон байна. Энэ хөшөө бүгдээрээ хөөсөндөө дүрээд за тэгээд өглөө. Тэгээд өглөөгээд ямарвааны хэлбэр төрс үүсгэж болно. За энэ туршилт маань зааны хөшөө гэдэг нэртэй туршилт тахгүй юу? За тэгвэл хэний баг хамгийн урт зааны хөшөө хийх вэ гэдгийг үзэх үү? За тийм. За найзуудаа хөөсийг яаж гаргах вүлээ? Соруулаа яах вэ? Өглөө тийм ээ. Хөөсөндөө дүүснийхаа дараа сорчвол яах вүлээ? Хөөс ам руу орвол мэдээж аюултай шүү хүүхдүүдээ. Тиймээс ерөөсөө сорж болохгүй. Дандаа үлээ шүү за. За бүгдээрээ сорол авцсан уу? Авцсан. Аварсан шүү. Өнөөдөр хайж байгаа юмгаа тэгээд яаж байгаа тэгээд дээрээс нь үлээ. Тэгээд гараараа ингэ. Бус багусаас төрүүлж уул хийх гэж байгаа. Том уул хийх гэж байгаа. За өнөөдөр тэгээ хөгжилтэй байж чадж гэнэ үү? За та нар ямар амар том зааны хөшөөнүүд хийчвэ? Аль багийнх нь бол хамгийн өндөр байна гэдгийг шалгаруулах уу? Тэгээ. За тэгээ октоодын хэр өндөр болсон байна? Дундаж болсон байна тий. За тэгвэл та нарын бодлоор хэний хамгийн өндөр болсон байна? За тэгвэл 2 дугаар багийн уул өнөөдрийн хамгийн өндөр уул болсон байна. Баяр хүргэе. За тэгвэл үзэгч хүүхдүүд маань гэртээ ийм гоё хөгжилтэй туршилт хийж үзье гэвэл юугаар орлуулж болох вэ? Тийм, аяг угаадаг шингэн байж болно. Шингэн савн байж болно. Гар угаадаг савн, тэгээд дээрэс нь хатуу савн гэх мэтчлэн хөөс үүсгэж болох маш олон төрлийн савнгууд байна, тийм ээ. Тэгвэл найзуудаа ерөн савнг яаж хийх юм бол? Өдөр бүр гараа савндаж угаахад жижигхэн гялалцсан бөмбөлгүүд үүсдэг шүү дээ. Энэ бол хөөс юм. Хөөс гэдэг нь ус, агаар, савн гурав нийлж үүсдэг. Усанд савнг нэмэхэд жижиг агаарын бөмбөлгүүд баригдаж нийлээд хөөс болж харагддаг байна. Харин бидний хэрэглэдэг савнг хэрхэн яаж хийдэг юм бол? Савнг тос болон шүлт гэдэг бодисыг хойлж хийдэг. Энэ хоёр нийлээд химийн урвалаар савнг үүсгдэг байна. Харин одоо савнг үйлдвэрт хэрхэн хийдгийг хамтдаа харцгаая. Савн хийхийн тулд эхлээд ургамлын тос эсвэл амьтны тос бэлтгэнэ. Дараа нь тосон дээрээ шүлт гэдэг тусгай бодис нэмдэг. Энэ хоёр нийлж
хэмийн урвалд орж эхлэн тоос ба шүлтийн холимгийг том тогоонд халааж сайн хутгана. Ингэхэд савангийн үндсэн зурмаг бий болно. Үүсэн саванг цэвэршүүлж илүүдэл бодисыг нь салгана. Ингэснээр саван илүү зөөлөн аюулгүй болно. Савангаа илүү гоё болгохын тулд янз бүрийн өнгө, сайхан үнэртэй жимс эсвэл цэцгийн үнэр нэмдэг байна. Бэлэн болсон саванг янз бүрийн хэлбэртэй хэвэн зарцаана. Саванг хатаж бэхжих хүртэл хэдэн өдөр хүлээнэ. Эцэст нь саван гой хайрцаг уутанд хийж дэлгүүрт хүргэдэг байна. Ингэжэл бидний өдөр тутам хэрэглэдэг саван олон шат дамжлагын дараа бий болдог байна. Тэгэхээр хөөс гэдэг бол ус, саван, агаар гурвын нийлсэн гайхамшиг. Харин саван бол биднийг цэвэрхэн байлгадаг чухал зүйл. Цойлор нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт 32 дугаар сургуулийн дижитал магштай 4-р ангийнхан хүрэлцэн ирж шинжлэх ухааныг маш хөгжилтэй аргаар сурч мэдцгээе. Үзэгч хүүхдүүд маань ч гэсэн дүүдэн хүүхдийн музей дээр ирж цойлор нэвтрүүлэгт оролцох хүсвэл бидэнтэй холбогдоорой. Хөгжилтэй шинжлэх ухаан баяртай. За яг ийм хэсгэрийн урагш нь харуулдаг. Ингээд байна.